Хоолой идэх хүнсээ хэрэглээд ирүүл байна гэдгийг хүмүүст мэдрүүлэхэд хүмүүсийг тэгээд энэний хэрэглээ одоо айгүй өндөр хүн болгон айл болгон авах шаардлагатай. Би Улаанбаатар хотод амьдарч байгаад ковид гарсантай холбоотойгоор би энэ нутагтаа ирсэн. Тэгээд ковид маань нөгөө 2-3 жил үргэлжлсээр хагаад би ногоо тарьсаар хагаад одоо тэгээд өсгөлийн хүн болчихлоо. Энэ хугацаанд би энэ нөгөө ковидоос ерөөсөө өршлөн сэргийлэхэд саримс маш чухал гэж бүх хүн яриад байсан шүү дээ. Гэхдээ саримсыг дангаар нийлээд харгүй ингээд залхахаар таагүй байдаг шүү дээ. Тэгэхгүй тулд яах вэ гэдэг юмнаас би Японы юм нэг хүний биеийн дархлааг маш сайн дэмждэг юм хоолны амтлагч байдгийг мэдээд энийг бас бодсон. Тэгэхээр энэ хүнс гэдэг чинь өмнө аюул хөдөлмөрлөж аюул их цаг хугацааг өнгөрөөж энэ юм гарах юм байна гэдгийг би сэтгэлээр өөрөө мэдэрсэн. Тэгээ хоолой идэх хүнсээ хэрэглээд ирүүл байна гэдгийг хүмүүст мэдрүүлэхэд хүмүүсийг тэгээд энэний хэрэглээ одоо аюул өндөр хүн болгон айл болгон авах шаардлагатай. Тэгэхээр би ганцаараа хийгээд би энийг хангахгүй. Тийм болохоор ингээд хүмүүсийг ингээд надаас сураад ямар нэгэн орон нутагт амьдрах гэж юм уу нутагтаа ирж амьдрах гэж сонирхож байгаа залуучууд сонирхож байгаа ямар ч хүн байж болно шүү дээ тийм. Заах юм бол би 3 жилийн хугацаанд би судалсан юм харамгүй зааж өгөө тэр хүмүүс над чинь 3 жил цаг алдаж яах юм тийм үстэй. Нэг жил ингээд дадаад ийм гоё бүтээгдэхүүн хийгээд ингээд өөрснийгөө болон бусдыг бас ирүүл мэндээр дэмжиж явах боломж байна гэж хэлмээрээ.